За өөрөө минь сайн байцгаана уу. Тэгээд би маркетер хүмүүст айгүй хэрэгтэй нэг чухал мэдээлэл та бүхэнд өгөх гэж өнөөдөр ирсэн юм аа. Тэгээд анхаарлаа нэг 5 минут наашаа сайн хандуулчаарай. Тэгээд энэ юу вэ гэхээр Монгол улс маань анх удаа Spikes Asia Аз нутгийн маркетрууд өөрсдийнхөө хийж бүтээж байгаа зүйлээр өрсөлддөг, хоорондоо танилцдаг тийм чухал арга хэмжээнд өнгөрсөн жил гишүүнээр болоод Монголын маркетрууд өнгөрсөн 14 оны 9 сард анх удаа 6 өдөр хүртэлтэй баг Сингапур очоод бусад орны хүмүүстэй танилцаад энэ Spikes Asia фестивал оролцсон юм. Тэгээ би энэ тухайд очих мэдээлэл өгөөд ер нь бас бүх энэ салбарт байгаа хүмүүс ийм боломж нээлттэй байдаг шүү гэдгийг нь бас мэдүүлэх гэж зорж байгаа маа. За энэ Spikes Asia гэдэг энэ наадмын маань үндсэндээ 5 зүйлийг би онцлох гэсэн. Нэгдүгээрт нь бол энэ үйл ажиллагаанд оролцсноо суралцах их боломжтой байдаг. Өнгөрсөн одоо 2014 оны арга хэмжээндэр бол нийтдээ маркетингийн салбараар ажилладаг 88 компани захирал одоо үүсгэн байгуулдаг 108 хүн яг 4 өдрийн хугацаанд ихтгэл тавьсан байгаа семинар байдлаар энэ том заалын ихтгэл байдлаар хүнээс та 4 өдрийн хугацаанд тэр 108 бол дэлхийн одоо дэлхийд дээр маркетингийн чиглэлээр салбараар мэргэжсэн эксперт байх. Тэгэхээр энэ дээр одоо ингээд 4 би ингээд тавьсан байна. Энэ дээр байгаа одоо тавуулаа зогсож байгаа гол нь жишээ нь Google компани, Google Lab гэдэг лабораторийн захирал байгаа. Одоо нөгөө Google-с ч нөгөө дрон тэгэл интернетжүүлэх юу тэгээд Google-ийн өөр одоо маркетингтэй холбогдох одоо Google Class гэдэг ч юм уу бүх тэр одоо шинэ бүтээгдэхүүн инновацуудад танилцуулдаг. Энэ дээр маркетеруудад ямар боломж олгох гэж байгаа гэдгийг бас танилцуулсан баг жишээ. Гэх мэтчлэн одоо Facebook, Twitter, YouTube за тэгэл өөр том маркетинг зөвлөгөө агентлагуудын захирлууд энэ чинь илтгэлээ тавьсан. Энэ үнээр өөрчлөлтөд маш их суралцсан юм аа. Хоёрдугаарт нь бол энэ арга хэмжээнд оролцсон нь хувийнхаа танилын зөвлөжийг одоо хил давнуулаа бий болох юм боломжтой байгаа. Тэгээ энэ дээр бас харагдчих 4 өдрийн хугацаанд 20 болгон танилцах арга хэмжээтэй байсан. Тэгээ танилцах арга одоо хэмжээ нь бол яг үндсэн үйл ажиллагаа болж байгаа газраа болдог. Мөн бүр оройно аль нэг том одоо компани спонсорлоод тэрийг оролцож байгаа маркетруудад одоо уух юмнаар дайлаа гэдэг чинь бүр спонсорлоод энэ цаанаас тийм партнеруудыг зохион байгуулж ирсэн. Энэ үйл ажиллагаанд бас ингээд оролцож боломжтой. Тэг гоё байдаг юм лээ. Гуравт нь бол Spire буюу одоо нөгөө энэ одоо Азийн орнуудаас ингээд маркетрууд ирээд давхраас нь түрүүн биелсэн нөгөө өөрсдийнхөө тэр жилдээ хийсэн хамгийн одоо амжилттай маркетингийнхаа компанид ажлыг кейсийг ингэж авчираад өрсөлдүүлээд ингээд хоорондоо шагнал болгодог тийм арга хэмжээ болдог. Тэгээд тэрний нөгөө short list буюу нэгдүгээр шатнд бол бүх орнуудаас материалууд кейсүүдээ авчаад тодорхой хэмжээний шалгууруудыг хангасан кейсүүдээр нь бол тэжээний үзэсгэлэн гаргадаг. Мишель Икс маш газрууд ингээд баах юм үзэсгэлэн гаргаад кейс болохыг ингээд нэг самбар дээр ингээд бичсэн. Нийтдээ бол 19 төрлөөр хооронд өрсөлдөж байгаа. Тэн дээр одоо мобайл, принт, медиа, дижитал, аутдор гэх маркетинг бид нар хийдэг бүх зүйлийн одоо ажлуудаар бол ингээд кейсүүдийг өрсөлдүүлдэг байгаа. Мөн давхар бол тэнцээ нөгөө Google-аас авах том компаниуд бас өөрсдийнхөө үзэсгэлэн гаргаад шинэ утгагүй танилцуулах гэж бүтээгдэхүүнүүдээ бас танилцуулдаг. Тэгэхээр энд нь оролцоод бусдын санааг хулгайлах бодол биш. Тэрийг хийгээд энэ хүмүүс ингэж хийж болж байгаа юм бид нар ч бас яагаад гэж болдгоо гэсэн тийм хүсэл тийм үл урам зориг болох их юм билээ. Дөрөвдүгээрт нь бол нөгөө түрүү хэллээ аваарц нь бол энэ аваарц тусдаа бас тийм өслийн арга хэмжээ болдог. Тэгээ хин ямар шагнал аваад тэгээ энэ дээр чинь одоо өнгөрсөн 14 онд бол хамгийн одоо мундаг одоо маркетингтай байгууллага бол Аз Coca-Cola болсон юм. Тиймэрхүү юм диван. Төгсгөлд нь бидний Spikes Asia гэдэг фестивалд оролцохын хажуугаар нэмээд бид нэг өдрийг маркетинг зөвлөх хөтөлбөр үзүүлдэг компаниудад танилцуулдаг болж нэг тийм аялал хийх зохион байгуулсан байгаа. Энэ дээр бид нар манай Азад одоо яг рейтинг 1-2-т ордог. Ogilvy-гийн Сингапур дахь салбарт орж танилцсан. Хоёрдугаарт нь BBH гэдэг бас
мундаг эйженси гэдэг энэ хэлсэн. Ерөнхийдөө нэг Азийн хэмжээнд бол яаж шилдэг компанид ажиллаад ингээд төлөвлөж юм, хөөсдөж юм гэдэг тэр юмудаа ингээд суралцаад ингээд явсан байнамаа. Тэгээд энэ ташрамд хэлэхэд энэ үйл ажиллагаанд бол өнгөрсөн сая 14 онд манай хаан банкны төлөөлөл бас оролцсон байгаа. Энд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бидний үйл ажиллагааны санаачлалд дэмжиж энэ үйл ажиллагаанд оролцсон хаан банкныханд баярлалаа гэдгийг хэлье. Тэгээд дахиад бас оролцуулах гэж хүсэж байна. Тэгээд одоо 14 оны бүртгэл 15 оны бүртгэл удахгүй эхэлнэ. 9 сарын 9-өөс 11-ний хооронд Сингапурт дахиад болно. Тэгээд та бүхэн байгууллагын болон хувийнхаа ямар ч төлөвлөрийн зардлууд оролцох боломжтой. Энэ боломжийг бити халтаарай. Тэгээд 15 оны уулзцаая гэж